Гайхаа өнөөдөр шууд хэлцэх нь хаашаа байд. Тэгэхдээ энэ асуудлаар их хурлын дарга та өөрөө санаачлах гаргамаар байна шүү дээ. Та нарыг нуудлан жил парламентын холбооны хуралд явж явах чинь энэ асуудал бөөн л юм яригдсан. 2-3 удаа Монголд хүн эрхийн байдал төвчл болшгүй байдалд хүрсэн байна гэдэг дүгнэлт ирүүлчихсэн байна. Айл хавар 4 сард л ажлын хэсэг байгуулагдаад Нямбатарт баахан хүн амьтад уулзаж яриаг өөрөө болж байгаа л хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэл тусгай дэд хороо байгуулах шаардлагатай байна гэдэг дүгнэлтээ гаргаад гишүүд гар үсгээ зураад өчгсөн. Хууль зүйн байнгын хороо яг ийм асуудлаар нэг ажлын хэсэг байгуулах санал гарах эрхтэй л дээ. Энэ асуудлаа энэ тамгын газартай үүрэг мөрөг өгөөд тэр хууль зүйн байнгын хорооны гаргасан шийдвэрийн дагуу төсөл санал оруулж ир гэж үүрэг өгөөд хууль тамгын газрын тэр тогтоолынхын төсөл мэсэл хийгээд ингээд шуурхалаад шийдчмээр байна шүү дээ. Энийг ер нь ингэж их хурлын удирдлага, их хурлыг төлөөлөх ганцхан хүн байгаа шүү дээ. Таа шүү дээ. Хүн эрхийн носто асуудал хөндөгдөд байхад ингэж булт зайлсхийгээд одоо бүтэн 2 жил болох гэж байна энэ чинь. Болохгүй шүү дээ. Ямар санаачлах гарахгүй байгаа шүү дээ. Энэ асуудлаар. Тийм учраас би энэ асуудлыг та өөрөө өөр дээрээ хариуцлах аваа. Энэ гишүүдийн санаа зовоод байгаа ичгэвтрэл байгаа. Олон улсын парламентын холбоо хүн явуулаад Монголд хүн эрхийн байдал ностой байдал төрсөн байна гэж дүгнэлт хийгээд туйлын анхаарал татахус дүгнэлт ирүүлчихэд байхад Монголын их хурал ард түмний төлөө сууж байгаа энэ хурал энэс зайлсхийж бултаад идэх чинь юу гэж хүн харагдах юм? Их хурал удирдах байгаа хүнийг юу гэж харах? Би та нарт зөндөөл хэлсэн. Ийм элтэд хууль бус ажиллагаанууд явагдсан байна гэж. Тэгээ та энэ асуудлаар өөрийнхөө байр суурийг илэрхийлэх хэрэгтэй. Энэ Монголд хүний эрхийн байдал цааш дээр ингээд яваад авах юм уу? Энэ завхарлыг яах? Харсан ч хараагүй юм шиг, мэдсэн ч мэдээгүй юм шиг царайлаад ингээд Монголын иргэд шуран гиндэнд ингээд хатаад ах юм уу? Ядаж л та нар өөрийн чинээш дэжилхэн тэр 75 настай хормоогоо чирээд нуургүй болчихсон хоёр чавганцыг бодоо шүү дээ. Энэ асуудал дээр аль болохоор зайлсхийгээд байна. Аргач байхгүй байх. Энэ талаар ярьсан хүн болгоны амыг хаах гэж хууль хүчний байгууллага 9 шидийн бусрамг ажиллагаа явуулж шүү дээ. Айлган сүрдүүлэх, дарамтлах, өмгөөлөгч байхгүй болчихсон. Тэрэг үүсгэх, хоргоох ийм юмнууд явж байна. Одоо 2 дахь шатны хэлмэгдүүлэлтээ зэгчгээд явж байна. Чин үннийг хэлэх юм бол ийм байгаад аж болох юм уу? Тэр алсан 3 хүн шийтгсэн 3 хүн чинь алуурчин бишээ гэдэг тэр булган гэдэг эмэгтэй мэдүүлэг өгчихсэн гэдгийг Усан ерөнхий прокурорлогч Эрдэнэбат чинь телевизээр ярьчихсан шүү дээ. Нийтийн өмнө. Ийм юм байж болох уу? Зөвхөн ийм гэснийхэн төлөө шүүх хуралд оруулаагүй байгаа шүү дээ. Хамжигч юм шиг байлаа гэсэн юм ярьсан байлээ. Хэрэг мөрдөд За Эрдэнэ гişүн.